За тэгээд байнга орон дээр шигсэн байнга орон дараа анхааруулж байлаа. Сүүлийн үед бол бас зэвсэгчтэй холбоотой ингээд таагүй мэдээлүүд ингээд яваад байгаа. Энэ нэргээд бол зэвсэгчтэй бол бас муухай нөлөөлөд байдаг л. Тэгээд энэ бүгдийн ихэнх нь бол дандаа цаана улс төр байдаг юм аа. Энэ салбарыг удирдахчны хувьд бол маш сайн мэдж байна. Энд бол тийм олон тендер, төсөв, хөрөнгө тийм бол үнэхээр одоо хөрөнгө оруулалтууд үнэхээр хомс. Харин их хурл энийг нэмж өгмөр байгаа. Тэгээд тэр хамаагүй тэрийн зохион байгуулалт нь бол тэр эдгээр өөрснөө хотголддгоо. Тэр одоо энгийн иргэний байгууллага хийгээд өгчдөг. Гэхдээ тэр одоо санхүү эдийн засгийн чиглэлээр бол бэхжүүлээд өгөх нь бол зүйтэй. Одоо тэгэл нэг тийм улс төржүүлэл нэг тийм онгоцны мотор заасан гэдэг. Ямар ч онгоцны мотор заагдаг ш. Тэр одоо даваа генерал өөрөө энэ аж ахуй санхүү гэдэг хариулт өгч хэрэгтэй. Ямар ч онгоцны мотор заагдаагүй Оросын холбооны улсын нэг компанид $250 мянган доллараар одоо 70 онд зэвсгээс хасагдсан зарим нэг техникийн одоо хаягдл техникч хуу юм тийм ээ. Худалдах тийм гэрээ хийгдсэн. Тэр нь бол луур байсан. Эргээд тэр хүмүүс нь ялаа хэдлээд одоо шийтгэлээ хүлээцсэн. Тийм зогсоогод явж исэн үйлдвэрийг зогсоогоор газар дээр нь зогсоогоо тийм огт хэрэгжээгүй байхгүй. Тэгтэл ерөөсөө ингээд бүх сони хэвлэр бүх хүн тийм ойлголт өгөөд асуусан уу гэсэн үү? Онгоцны мотортой холбоотой. Даваа генерал хариулъя. Ямар ч онгоцны мотор болоо онгоц зарагдааг вэ? Тэрийг би баталгаатай мэдэж байна.